За эхэллээ. За шатыг. Хэн нэг л асуух юм. Тий, хэн нэг л асуухаа. Шийдэл. За. 1 2 3 и. Юу? Та хороод Чи яаж ийна? Чи тэр юм эхлэн болтор ингээд миний удаас аната хак юу гаргаад эхэлчих юм уу те? Үгүй навшрах юм байна л. За. Гэхдээ та хоёул хурууд нь хайчлаад аваад гэдэг. Шатна гэдэг чи хайчлууд аваад нь л гэсэн үг биш юм уу? Хурууд нь гэсэн үг юм бол за үнэхээр сайн мэдэхгүй л юм. За. Яг чинь тэгээ одоо хуруудах юм уу? хайчлууд аавны. Одоо хурууд ээ. За. Та одоо туруу. 1 2 3 и. За. Май. Би тэгвэл ингэж бас болно шүү дээ. Тэгэлтэй. За. 1 2 3-ны дундор юу вэ гэдэг чинь. За. 1 2 3 и. 1 2 3 и. 1 2 3 и. Хин нэдэг те? Би дийлнэ. За та асуу. Би эхлээд нь асууна гэсэн үг юм уу? За. Дийлсэн төрүүлж асуух байсан уу? Мэдхгүй. Угаасаа дийлсэн төрүүлдэг үстэй. За. Битгий миний юу л хараад байна. Би нөөц дээр хадгалсан байгаа юм. Би хариулахын тулд наад харуулж төгсөж шүү. Тийм л дээ. Гэхдээ энэ лүү битгий хараад доош наруулж идэг үл. Тэгэхээр би харахгүй болчиход энэ. Чи түр ийш хараад наадах руугаа орсон ямаараа. Би энийг уужий. За. Хамгийн хогийн болцоо. Анхны биш юм уу? Зүгээр л хамгийн хогийн болцоо чинь. За. За. Яарч гарахгүй шүү. Саяхан. Гэхдээ би нөгөө нэг Бээжингээс ирээд удаагүй байхад. За. Тэгээд нэг залуутай болцсон. Тэр хүн бүр гуйж ингээд болцсон байхгүй юу? Тэгээд болцсон чинь яг хөө эхний болцоо зүгээр өнгөрсөн. Тэгээд тэгсэн чинь хоёр дахь болцоо нь бас гуйж агаад яасан байхгүй юу? Нэг хүнтэйг юм уу? Нэг хүнтэйгээ. Бас л гуйж агаад уулзсаахгүй юу? Гуйхан чи яах вэ нэг юм ятгаад байдсан ш түүнийг. За хоёлаа тийш явчих гэв ингээ бүх юмаа ингэж яаж магаал. Харин яах вэ гэтэнгүүт. За би одоо гарлаа шүү. Гэрээсээ гэлэнгэл шууд тулгаад байгаа юм шүү те. Мэдхгүй. Тэгээд яг тэгсэхгүй юу? Тэгээд хэрэн за гэж бодоол. Тэгэл уулзаал тэгсэн чинь хоол идээд тэгээ рок ороод юм ууя гэсэхгүй юу? Тэгээ рок ороод юм уугаад суужсэн чинь яа энэ ямар дажгүй охин бэ? Ямар хөөрхөн охин ороод ирвэ гэж автیں۔ Кул гарна шүү дээ. Тэгээ би ингээд үгүй магадгүй тэр хүнд би таалагдаагүй тэрийг надад бас илэрхийлчих болно шүү. Тэгэл угаасаа за гэд би өөрнөө ойлгосон. Тэгээд тийм л бахал таалагдаагүй дэйч биш зүгээр яг хуу эр хүнийхээ зүн совингаар үнэхээр дайггүй охин ороод ирсэн байж ч бас болох юм л да. Гэтэ тэрийг надад хэлэхгүй байхгүй. Тэр л амар тэнэг зүйл байгаа. Гэтэ магадгүй яалаа гэж энэ вэ гэх. Би ингээд харсан чинь миний нүдээр бол миний нөгөө ямар гоё охин бэ гэдэг ш тийм охин бол байгаагүй. Тэгээ би зүгээр яг энэ хүний сонирхолж байж болно. Гэхдээ зүгээр яг би энэ хүн шиг, энэ охин шиг ч юм уу, энэ хүнд угаасаа гоё харагдахгүй байгаа л тэр охин надад шаал өрөх юмсан баггүй юу? Тис хөндлөн үү? Тис хөндлөн. Өсөн чөөр ингээд будсан стайл нь чөөр, өмссөн хувцсны юун ч өөрөөсөн. Тэгээд энэ хүнд би тэгвэл таалагдахгүйсэн бол яагаад энэ хүн надад хоёр дахь удаага бүр ингээд ятхан уулзсан юм бол доо гэж би бодоод тэгээд би за би ингээ авъя дөө гэд тэгээд юу яалаа. Тацаага би өөрөө хийгээд өөрийнхөө ямиг тэр шууд гараа авчихсан. Тэгээд дахиад над руу юм бичсэн гэж боддоо дараа. Тэгээд би бүр яах гээд байгаа вэ? Би хангалттай чиний сонирхол биш гэдгийг мэдсэн шүү дээ. Ойлгомжгүй гараа дээ бүр. Тэгэж бодсон. Яа. За ярийн мэдрэмж одоо нэг юм эрэгтэй хүн хоох энэ ямар гоё эрэгтэй хүн бэ гэдэг ч юм уу нэг тийм мэдрэмж хизээ юм. Хэмдэр юм. Ямар байсан тэр чи одоо ямар сони юм бэ? Хаа сайгүй, хизээ чамаагүй, маш олон удаа авч ирсэн гэх юм уу? Тэгвэл яг юм ямар тэмчтэй болсон яг юм тийм мэдрэмж.
Бүтэмжтэй болсон. Хайр гэж юм байд юм бах та гэд ингээ бодсон. Би танихыг яг сайн мэдгүй байгаа байхгүй. Тэгээ юуг нь мэдчихээ та хүргээ ах чинь штэ. Хотлоо яриад анхны гэж ах чинь. Анхны гэдэг юм уу? Тий. Бүтэмжтэй болсон анхны гэж үү? Тийм яг юм хайрын мэдрэмж чинь танд хэрхэн ингэж орж ирсэн бэ? Тэр ингээд ингээ орж ирснийг асуугаад байгаа тийм. Тэгэнгүүтээ хайр гэж юм байд юм бах та гэж ингээ бодсон тийм баггүй. За би бол л шүү дээ тий. Хайр гэж юм байдаг юм байна да гэж бодчихсон. 5 дугаар ангидаа одоо хүүхэд болгоно л яг ингээл яг нэгээс сонирхох шохорхох талаар ингээл мэдрэмж авч эхэлж байгаа л үе гэж би одоо ойлгож байна. Тэр үеийн 5 дугаар анги чинь одооний 5 дугаар ангиас том штэ. Тэгэн гол төр би юм тооны дэвтэр дээр ингээд хээ зураа тэгээ дунд нь ингээд цагтлын юм хийдэг байсан хгүй юу. Тооны дэвтэр дээр хүрээгээр нь ингэж хээ зурангуулчаа дунд нь тийм дунд нь ингээд шухам татаа тэгээд хүүхдүүд тэрэндээ хайрын цагтл үчээд тэгээд надаар ингээд тийм цагтлын цаасмаас хийлгдэг байсан хгүй юу. За би тэгээд Валентин болсон чи хүмүүс нэгэндээ сэтгэлээ илчлэн гэл манай ангийнхан боо юм болвоо. Тэгэлсэн чи би манай ангийн дарга ган түшиг гэдэг хүү байдаг байсан хгүй юу. Мэдгүй одоо нөгөө нэг хайрын нэрийг хэлж болж байгаа юм уу та? Ямар амаа тий одоо өгнөөсөө тэртээ тэр үед чи би бүр яасан захаа өгсөн юм чи бүр. Ган шигэд банд өгдөг гэсэхгүй манай анги. Тэгэл бүгд ингээл нэгэндээ захаа өгвөл юм би нөгөө нэг 100 маягийн хүн байлуу да хүмүүсийн захааг ингээд эндээс энд очиж байгааг ингээд ганцаараа мэддэгчүүл ямар ч хэсэг нэг 100 маягийн л нөхөр байсан. Тэгснэ гатаагаар суужсан. Ер нь ягаад би юм игээд энэ би ягаад хүнд өгж болохгүй гэж гинт бодон голчаа. Маш удаан хинт ч хийж өгөөгүй нэг тийм маш удаан зурж байгаа тийм цаас эсэхгүй юу. Тэр яг одоо миний бодлоор тэр захааны цаас хийжсэн үед маань хамгийн гайхамшигтай болсон бүтээлэхгүй юу. Ер нь бол тэгэл тэрэн дээр яста гараа гаргаал бичлээ дээ. Чи надад тэгэл амар таалагддаг. Би ингээ харахаар ингээ тогтлоод байдаг гэсэхгүй цаанаасаа ягаад чи. Тэг үнэхээр нэг тийм яг ингээд зүүлээ хэлэх юм бол дээлдэн. Тэгээ зөв жоохон нэг тийм сэргэлэн маркийн хүүгүүд байдаг штэ. Яг тийм л ангийн нэг хүүгэн баггүй. За тэгэл тэрэндээ юм бичиж ангийн дараа амжаа. Тий ангийн дараа одоо тархитал юм байна л да. Нэг хичээлдээ онц монц юм биш. Та бас хичээлдээ сайн байсан штэ амар сайн байсан штэ. 5 дугаар ангид хэцүү. Хэцүү байсан юм шиг байгаа юм заяа. Тэгээ гол тэр ингээ нэг алимтай бас тэрнэ. Тэгээд нөгөө захаагаа аваачаад өгөө. Манай ангийнхан бүгд нэгнийхээ захааг үзээ байж хат нь би аваачаад өгцөө. Тэгэл өгчөөл ичээл доор уул шатаал дээр хазар шатаал амар хэцүү байдалд ороо тэгэл яасан гэж бодчих. За. Тэгэл дээр нь яасан гэж бүтсэн үү бүтээгүй. Бүгдээрээ уншсан уу таны захаа? Бүгдээрээ уншсан. Бүгдээрээ яг одоо нэг ангийн нэг голлох нэг хідэн нөхдүүд байдаг штэ. За тэд нар бол ингээд бүгд уншаал. Тэгснэ бүгд ингээд шоолж байгаа заа намайг. Тийм гол би яасан гэж шоолон гол ингээд ичиж байгаа штэ. Гэсэн чи манай ангийн дарга бүр тэр бас тэр үед бас их ухаантай залуу хөө байсан баг. Хурж ирсэн юм. Юу гэсэн гэж хүүхдүүд тэр амар болон шоолж молж байгаа хүүхдүүдийн нүнд амар гоё сэтгэлээсээ хийсэн биш тэ харалтай. Бүр чин сэтгэлээсээ хийсэн харагдаж байгаа сте гэд ингээд тийм гол тэр ингээд тийм ээ. Яа одоо батгаар үнэхээр ичээд идэгий. Гэтэ үнэхээр одоо юу гэх харахаар л ингээд тогтлоод исэн мэдрэмж бол яг тэр үед л авч ирсэн. Манай ангийн дарга. Гэтэ хамгийн гол нь бүтээгүй. Намайг тоогоогүй. Тэгээд дууссан. За тийм бол бас байна шүү байна. Би яг тийм юм ярмаар санагчлаа. Би бас яг тийч үгжсэн шин. Хинд үгжсэн. Би бас ингээд жоохон байхад та нар ингээд хичээлд явчихдээ штэ. Тэгээд би ганцаархнаа гэртээ үлддэг гэсэн штэ. Тэгээд ингээд ганцаараа гэртээ үлдэнгүүт агагийн найз заяа. Бэлгүн агагийн найз заяа. Нэгэн манад орж ирээд хичээлээ тасалж орж ирээд тэгээд надаар захиад бичүүлээд за тэгээ яг таныг би дүүрэж амар их тийм нэг хүрээ мөрөө зурдаг санаж гинөө санахгүй байна би одоо өөрийнхөө яаж хүрээ зурдаг байсан ш санахаа гэснээ би таныг амар дагаж зурдаг одоо хүртэл миний гаранд тэр ингээд хүрээнүүд байдаг ш би одоо ингээд нэг юм бичгээд яг тийм юм зурж морж өгдөг оо тийм за танаас үлдсэн юм баггүй тэгээ тэгэнгүүт тэр нь ингээд тэрийг ингээд зурж морж өгчээс ахгүй дарахт би яг бас 5 дугаар анги мүү 4 дугаар анги мүү 5 дугаар анги юм шиг бас санагдаж байна. Би бас яг тэгж өвчсөн. Тэгээд тэгсэн чинь тэгээд бас би амар удаа хийсэн.
зуны саржингаа хийсэн. Тэгээд ингээд хичээл дуустал явж байгаад яг амархын өмнөх нь өгсөн. За. Тэгээ яасан. Тэгээд нэрийг хэлэхгүй л дээ. За. Би багы мэдээд байгаа юу? Би мэдхгүй байна. Та эдийг мэдхгүй байна. Тэгээд ангийнхаа хүүхд юм уу? Ангийн хүүхд заа юу? Тийм биш үү. За. Тэгээд тэгснэ ингээд амар өнөртөө устт. Яг хөхтөө заа ингээд амар өнөртөө устт гэж мөгөө заа. Амар хөөрх ингээд боож баглаад. Тэгснэ гадуур нэм ягаан пууд муу заа. Ямар хөөрхийн. Өнөртөө устт заа цаацч мацаа нөгөө цаасан дээрээ заа ямар. Яа тэгин өгсөн заа. Тэгээл тэгсэн чинь ингээд яг сүүлийн шалгалт өглөө ялаа. Тэгээд шалгалт хамгийн сүүлийн одоо ингээд тараа явж байгаа гэсэн өдрөө өгдөг байхгүй юу. Тэгээ өгсөн. Яаж өгснөө ч санахгүй юм. Гэтэ ямар ч гэсэн тараад ингээ хойшоо гэрлүүгээ алхахдаг штэ. Гэрлүү. Тэг ингээ хойшоо алхахаар тэр бас хойшоо алхдаг. Гэтэ ийшээ өөр тишээс. Тэсэн чи яг тийшээ явдаг хамт найзуудтайгаа уншаад явж исэн. Яа. Тэгэл би тэр мэдрэмж өрөөнө. Гүүгээл заа юу. Тэгэл гүүгээл гэртээс тэгэл нэг жил сураал. Тэгэл би тэр хүний өөдөөс жинкнээс өмнө нь бол ингээ амар хичээлээ. Яг ингээ 4 хүүхэд. Ингээ миний хажууд суудаг ард нэг охин нэг хүү, миний хажууд суудаг нэг хүү дөрүлээ хичээл амар хамтарч хийдэг юм найзууд байсан байхгүй юу. Тэгээ ингээ бас гайгүй дөрөвдөө орчихноо. Тэгээ ингээд амар ингээ хичээл хийдэг тийм байжгаад тэгээд яг тэгэл тэр хүний нүүрлөөстэй дахиж харж чадахгүй болсон. Бүтээг юм уу те? Тийм тэгэл юу ч болоогүй. Юу ч болоогүй чамд ямар ч хариу марь өгөөгүй юм уу те? Өгөөчгүй би ингээд дараа жилээс ухаан мутаа хүү сонгодог юм бэ. Гэтэ одоо ингээд харсан чи айгүй хөөхөн бас явж илээ. Тийм үү. Яг тийм мундаг. Би миний санаж байгаа нэг тийм даруухан хөвгүүн байсан мөн үү? За тэгвэл би амар яг зөв санаад байна тийм. Гэтэ одоо би ингээд харахаар за ингээд хэнийг харахаар штэ. Тэрнтэй амар адилхан харагддаг. Магадгүй. Яста тийм. Гадаа тэр хөрхөн. Тийм байна. Тэгээ би ингээд өөртөө нэг харуулсан заяа. Энэ зүгээр ингээ хэлэхгүйгээр энэ манай ингийн хүүхдээс ахгүй юу. Тэг чи энэ амар төстэй байгааз гэд ингээ харуулсахгүй юу гэсэн чинь юу яриад байгаа. Шал өөр бах. Шал өөр. Би хамаагүй өөргөө. Яа. Ийм гачин гэж боддог юм чи чанши. За next. За. Дуртай азгүйтэл. Дуртай хэрнээ азгүйтэл юм уу тийм. Хайр сэтгэлийн холбоо байдал дээр юм уу? Үгүй юун дээр ч байсан бол шүү дээ. Зүгээр ер нь азгүйтэл юм уу тийм. Ер нь бол азгүйтэл. Гэхдээ тэрэндээ ингээд дуртай. Ямар гоё юм бэ гэдэг үү? Тийм. Үгүй ямар амар тэнэг байдалтаас нь гэхдээ бас үнэхээр тэгээ тийм үед байсан болохоор хөвгчлөлтэй байсан тээж гэдэг юм уу тийм. Надад орж ирэхгүй бах юм. Би тийм азгүйтэл зүйлд сүүлийн үед амар өөртөө дургу байгаа учраас азгүйтлээ ер нь бүгдийг мартаад байгаа юу. За тэгвэл ялгсъя за. Та өөрөө наатанд хариулт. Би ч гэсэн мэдэхгүй байна. Зүгээр надад хөвгчлөлтэй санагдаад битсэн. Гэхдээ намайг би энийг дурсахаар нэг тэнийг юм орж ирээд байдаг. Гэхдээ энэ миний дуртай азгүйтэл биш л дээ. Зүгээр л амар хөвгчлөлтэй азгүйтэл байхгүй юу? Хаана явж ил ямар дэлгүүрт явж илаа та сувда бит хоёр манай найз охин бит хоёр нөгөө гутлаахгүй явж ирсэн. Тэгээ явж байгаа нэг дэлгүүрээс хасч энийхтэй амар олон хүн тохиолж ирсэн юм магадгүй заяа. Нэг дэлгүүрээс гараад нөгөө дэлгүүр рүү орох хоорондоо шилээ хаалга мөргөөд хамгийн гол нь тэрийг манай найз охин харж инээхтэй бүр нусаа сугартл инээдэг байхгүй. Үнэнгээсээ сугартх юм байлээ. Тэр нь амар гоё нэг юу болж гисэн маа. Бүр ингээд амар хөвгчлөлтэй заяа. Өрөөс нь талаас ингээд нуус ингээд сууг усарсан нэрэн гисээ заяа. Бүр ингээд тэгээд ингээд өрөөсөө гутал нь ингээд тайларсан заяа. Битгаар нүг тэндээс суудаг гутал өмсөж үзээд буцаад одоо нөгөө өөрийнхөө гутлыг өмсөж хамжаагүй л байсан үе юм шиг ба. Тэгтэн би төрүүлж гаргаж чагаад мөргөөд сувда өрөөсөн гутлаа өмсөж чадахгүй нэгээд нусан сууг усрээ заяа. Тэр юуны дэлгүүрийнхаа сандал дээр ёо бүр нэрэ татаж унтлаа хийнэсэн. За яг тэгээд нэг нусан суугарсан инээж байгаа үеийнх нь бичлэг нь байдаг хөө жижигхэн бичлэг. Тэгээд тэр амар хөвгчлөлтэй санагдаад байдаг. Тэр бол тэгтээ дуртай гэхэд шиг хөвгчлөлтэй азгүйтэл гэх юм уу? Тийм. За. Яам шал сан надаас юм асууд юм яриулаа ачих юм аа. Би чамаас сууж байгаа асуулт нь хамгийн муухай дурсамж гинэ. Юутай ч холбоотой ч болно. Гэтэ ингээд энэ дотор ч ингээд тэглээд дурсамж.
За тэр сая явсан. Та мэдээш. хөхөт Харбин явсан. Тий. Тэгээд гадаад тасартай гээгээд тэгээд онгоцноосоо олдог тий. Тэндээсэн тэгээд бүх өдрүүд одоо надад яг тэр ингээд явсан зургийг үзэхээр шууд ийшээ өвдөж илээ шүү дээ. Би ингээд мартчихж байгаа шүү дээ. Мартцсан байгаа байхгүй юу? Тэгээ мартцсан ингээд байж байжангуудаа зүгээр ингээд өөрийнхөө галерейг гүйлгэн штэ. Яг тэр үеийн зургийг үзсэн чи шууд ингээд өвдөд. Тэгээ ингээд танд ярьсан. Би нөгөө нэг хэнийг ингээд зүудэлсэн гэсэн штэ. Намайг ингээд зургийг мань тавьсан байна гээд нэг хүнийг тэгээд гисэн чинь би тэрийг ингээд дахиад ингээд ухраагаад үтсэн чинь яг тэр үед танд ярьсан өдөр байгаа байхгүй. Яг энийг тэгээд нөгөө нэг тэр ингээд өвдөлт маань сэдрээд оройн тийзүүлсэн юм билээ. Тийм. Гэтэ би энийг зүгээр хинч миний тэрийг ингээд тархиндаа үргэлтээгээд явахгүй байгаа. Хинч тийг гэж бодохгүй байгаа. Би өөрөө л ингэж хүлээж аваад ингэж байгаа гэж бодож байгаа. Яг тэгж л байгаа. Гэтэ энэ бол чиний одоо хамгийн дургуй дурсамж, хамгийн муухай дурсамж гэхээс илүү хамгийн ойрын муухай дурсамж л болж байгаа шиг байна тий. За одоо чиний асуулт. Хоёр дахь нь анх хэрэгтэй хүнээс эсрэг хүүснийхаа гэтээ гэр бүл мөл биш үү? Яг тийм эрэгтэй хүнээсээ сонсч ирсэн одоо хүртэл мартагддаггүй үг мухаж үгэлж болно, гойч үгэж болно. Ингээд сэтгэлд ч үлдсэн үг гэж. Эсвэл одоо нэг юм та өөрөө зассан байж болно шүү дээ. Ийм юм аа гэх тэнгуут би ингээд зассан гэдэг ч юм уу. Тийм. Ямар сайн асуулт вэ? Ямар бодлогошруулсан асуулт вэ? Гэтэ би одоо ингээд ягаад чи нэг тийм энэ асуулт нь ямар ч хамааралгүй мэн. Ягаад тэр ингээд толгоонд орж байгааг би мэдэхгүй байхгүй. Би тэр хүүхдэд сайн болж байгаагүй, би хайртай болж байгаагүй. Зүр ягаад чин тэр л хамгийн анхны болцоо гэх юм уу зүйл байсан байгаа байхгүй. Тэгэл ингээд дахин дэргэлдээд болохгүй. Ерөөсөө ямар үг сонсож монсчихсэн ерөөсөө орчихгүй байна. Хэрвээ санвал энэ дундуур би 2 дахь асуултанд чи хариулъя гэж жаад хариулъя зөө. Үнэхээр санагдахгүй, санаанд орохгүй байна. За чи дараагийн асуултыг асууж. За тэгэхээр салтаас авсан ухаарл. Тийм хүн ер нь тэд амар ухаарл авдаг юм билээ л дээ. Амар өөрчлөгдсөн. Хүнийг залхааж болохгүй мэн гэдгийг амар сайн ойлгосон. Би одоо юу гэх юм бэ? Одоо ингээд залуу хүүхдүүд чинь 18-аас 25 насны хооронд ч юм уу те эмэрхүү насны хүүхдүүд чинь ёстой юунаас ч яахгүй те өнөөдөр ингэж гоё сайхан хосууд байгаа ч гэсэн маргааш ихэд салахад бэлэн юм сэтгэл зүйн бэлтгэл бол юусэн фул тайм байждаг байхгүй. Одоо би бол яг тийм л байсан үе гэсэн үг шүү дээ. Яг нэг дургүй юм хийвэл за болий. Үгүй нөө баяртай. Чамтай харцах шаардлага алга тийм ээ. Юу гэсэн ч болно шүү дээ. Ер нь тийм байсан үедээ гэсэн үг байхгүй. Маш их хүнийг залхаад өгөөсөн юм шиг санагдаж байгаа юм. Тэгээд салаад сасны дараа амар ухаарсан дараагийнхаа хүнтэй ингээд нээлж байгаа байхгүй юу. Миний бодлоор салалтаас ухаарсан ухаарал нэгдүгээр нөгөө хүн маань маш гоё тайван ийм сэтгэл зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм бэлээ. Миний хажууд байх үедээ одоо юу ч хэлж явахдаа эмээхгүй одоо юу ч бодохгүйгээр ярихт нь тэр нь ингээд санаа зовлт тэглэцүүл байхгүй тийм тухтай байх ёстой гэж ойлгож байгаа юм. Хоёрдугаарт нь зөвхөн би тэр хүний бүх амьдрал биш ээ. Тэр хүнд өөрийнх нь сонирхож байгаа ямар нэгэн зүйлийг нь одоо чи яг дуртай нэг зүйлээ олоод тэрэндээ ингээд цаг гаргаараа гэдэг тийм боломж нөхцөлийг өгөх ёстой. 3 дахьч тийм нэг орон зай тэр хүнд байх ёстой гэдгийг амар сайн ойлгож авч байгаа. 3 дугаарт ерөөсөө энэ 3 зүйлийг амар сайн мөрддөг болохоор хэлээд. 3 дугаарт тийм нэг найз нөхдөдөө уулзах ч юм уу те ямар нэгэн байдлаар цаг хугацааг алкоголтой ч юм уу ямар нэгэн тийм чөлөөт цагаа тэгж өнгөрөөх үед нь хизээж хориг тавьж болохгүй гэдгийг амар сайн би сэтгэл дээр эд эс бүхнэрээ ойлгосон. Яг тэгвэл би өөрөө ч гэсэн шоудах үед ингээд дуртай юунд санаа зовхгүй шоудахыг хүсдэг байхгүй юу. Гэтэл
миний хажуудаа байгаа хүн те яна холлонгаас асуухгүй болохгүй шүү дээ ч юм уу ингэж бодож ингэж шаналж тэгж стресстэй шавуудах юм хэрэг байхгүй юу. Ер нь бол хүн ганцаар амжиж шүү. Ураар нь л байлгал та тий. Ийм гурван зүйлийг амар сайн ойлгосон. Одоо нөхөртөөгөө баримталдаг зарчмал яг тийм байдаг. Энэ бол миний салалтаас авсан үр дүн байхгүй. Ерөөсөө л салалтаас. Яагаад салсан гэдгээ ингээд бодох тусам л за окей. Ийм байх ёсгүй мэн, тийм байх ёстой мэн гэж бодож ойлгосон зүйл. Бид хоёр нэг нь юу байгаа? Хүнтэй суусан хүүхдтэй юм байгаа. Нэг нь болохоор хүүхдгүй хүнтэй суугаагүй юм байгаа тий. Тийм. Би гайхлаач бит хоёр гэхээр нь би сая юу ярьсан болоод бит хоёр гэдэг хэлж юу хэлээл гэж бодсон. Би бас яг ингээд наад дөрмий чинь та надад ингээрэй гэж хэлээгүй ч гэсэндээ би яг ингээд баг цаг хэрэгжүүлдэг болсон байхгүй. Таныг хараад. Хэрэгжүүлдэг болсон. Энэ бол миний салалтаас чамд татсан үр дүн байх нь. Хүнээ. Одоо чи биш. Баярлалаа дэдгийн. Давраад идэе. Хэдэн асуулт асуух гэсэн үг вэ? За. Энэ амар тэнэг асуулт байсан. За энэ бэжиг. Тийм би чамаас энэ асуултыг асууя гэж бодлоо. За, сонсороо. Болцоодоо хоол хийж өгөөд ихтэй эмнэлэгт найзаагаа иргэнэ гэж худлаа яриад гараад болцоотойгоо дэлгүүрт явж байгаад ихтэйгээ таарсвал ямар реакшн гаргах вэ гэсэн. За. Танд болсон тохиолдол шүү дээ. Тэгээ надтай таарсан шүү дээ. Гэхдээ яах вэ? Би тэрийг зүгээр нөгөө нэг хамтлан явах чам байна гэж бодсоохгүй. Эмнэлэг. Уг нь тэгэж бодсон юм уу? Тэгэж бодсон. Тэгээд гэсэн чинь та ёо гэд ингүүт нь гэд нөгөө чиж. Тэгээд би яасан штэ. Орцонд таарсан штэ. Буцаад гараад ирсэн штэ би. Тэгсэн чинь та хоёр орцонд суужсан байхгүй юу? Тэгсэн үү. Та хоёр машиндаа суухгүй юу гэжсэн тэнд. За болио одоо. Би тэр үеийн ингээд иччихсэн мэдрэмж ингээд аваад байгаа байхгүй ингээд нүүр ингээд халууд шээ. Тэр үед үнэхээр аимшигтай мэдрэмж авсан те. Би зөв энэ дурсан чи ярмаар санагдаад чамаас бүр ийм асуулт асууад байгаа маа. Энийг чинь бэр гултан дээр хальт цохолгосон шүү дээ. Тэгсэн шүү дээ. Би нөгөө нэг үг хэлэхдээ бэр гултан дээр чаа намайг нөгөө үг хэлгээд гисэн шүү дээ. Тэгээ би босоод үг хэлсэн шүү дээ. Тэгэхдээ би энийг яг анх яаж надтай таарад эхлээд бол надаас нууж исэн энэ хоёр. Тэгээ надтай анх энэ хоёр таарад тэгж гэж би бүр ярьсан шүү. Нөө тийм үү. Клаа ярьж анаа хүн иргэн гэж гараад гэдэг ингээд ярьсан шүү бэр гултан дээр. Гэтэ уг нь тэгээ юу ч болоогүй юм шиг гараад. Гэтэ хамгийн гол нь ингээд сэрэ мэрээ цаарсан шүү. Тэгээ тэрийг нөгөө хүндээ аваач чамд өгөх гэж байгаа юм байна. Төцнээс өөр юм авах гэж байгаа юм гэж л би бодсон. Би нөгөө нэг амар худлаа хэлсэндээ өөр бантаад баригдсан юм байна тий. Санаа зовмаар. За бит хоёлаас амар ойлгомжгүй юм хүмүүсийн сонсож байгаа хүндээ ярьж өгöd байгаа. Хоёлаа тэгтээ дараа сонсч үзнэ тэгээд сонирхолгүй байвал хасчихна. За асуугаарай. Эрэгтэй хүний юуг нь хардаг байсан бэ? Тэгээд тэр хардаг байсан үе чинь одоо харин эрэгтэй хүний яг юуг нь хардаг вэ гэсэн байна. Тийм байдгийм байна. Цаг хугацаа өнгөрөх тусам угнаас өөрчлөгдөд идэм байл. Тийм. Анх болол ингэдэг байсан байхгүй юу? Зүгээр л одоо цэвэрхэн л тэр одоо нарийн детальчилж өмдний хэр ч юм уу те ханцууны эндийн халтар болчихдаг шүү дээ. Хүмүүсний завсраад тэгээд тийм нарийн юм харахгүй ерөнхий байдал нь цэвэрхэн байгааг харна. Хоёрдугаарт амар өөртөө ихтэй байдлыг хардаг байсан банд нарын. Өмнө нь бол дээр үед гэх юм уу. Тэгээд тэгэн голтор за 20 гараад ирлээ. 20 гараад ирсэн чи одоо ингээд гутал мотл хараал тийм амар гоё жимбэр гуталтай тийм гутал үнэхээр гоё байвал ингээл тэгэл нэг өнөр мөнөр ч юм уу тийм зүйлүүдийг хардаг болчлоо. Гэтэ ер нь эрэгтэй хүний хамгийн гол авах чанар бол өөртөө ихтэй байдал. Миний хувьд одоо энэ хүрсэн хүний хувьд ч заяа ерөөсөө л өөртөө ихтэй байдал. Өөртөө ихтэй байгаа залуу бараг зүгээр ажилласаа буугаа явж явахтаа хүртэл
хүний одоо харцыг булаах чадвартай байдаг гэж би бол боддог байхгүй. Тэгээ одоо ингээд 30 гарсан хүн одоо ингээд миний өнцгөөс харахад бол айгүй сонирн болцсон мөлий. Одоо нэг амьдрал үзээд харт идэх юм уу зэ энэ нугчаанд. Одоо надад нэрнгээсээ Facebook-оор яваад идэх штэ. Instagram-ээр яваад идэх. Одоо энэ гар марн ингээд эмэгтэйгийнхаа айгүй гоё гарыг ингээд амар халтар ингээд ажил хийсэн гар ингээд барьж марсан байдаг да. Энэ бол зөвхөн хүн болгоно ингээд баг мэдтгэл зүйл нөх. Гэхдээ үнэхээр би тэгж харддаггүй байсан. За чин сэтгэлээсээ би тэгж харддаггүй байсан. Гэтэл одоо сүүлийн үед үнэхээр халтар царайлаад тийм ээ. Яг ажиллаа тараад яарад ингээд гэрлүүгээ явж байгаа тэр эрэгтэй хүн надад нэг тийм хүндэлмээр хайралмаар харагдаад идэг болсон. Одоо энэ ямар ингээд юу гэмдэ ямар гой залуу вэ гэж харах нь ер нь бол ховор штэ. Яг л манай гэрт байгаа нэг нөхрийг баг гүз хамтан харагдахгүй штэ. Ихэнхдээ л ер нь. Тэгээ болтор ерөнхийдөө эрэгтэй хүний одоо юуг нь харж байгаа вэ гэвэл илүүтэй юм нэг уужуухан тийм нэг эр хүнлэг тийм бүр баг үнэртдэг байхгүй тийм эр хүнлэг хүн чинь бүү нэг жив шалчгансан хүмүүс чинь одоо 30 гарсан хүмүүс дунд ч гэсэн зөндөө байдаг. Тийм хүмүүс ч гэсэн харахад шууд мэддэг. Нүд нь эргэлдээл зав ингээд ямар ч тогтургүй, ямар ч төвлөрөлт байхгүй. Харин тийм нэг эр хүнлэг хүмүүс чинь нэг уужуухан те юмд ингээд ээлж дараатай сонсож байгаад удаан хугацааны дараа хариулах тийм бүр цаанаа л нэг тийм буур суурьтай байдаг байхгүй. Тийм эрэгтэй хүмүүс хамаагүй юм нэг хүндэлмээр харваас угнаасаа нэг тийм нуруутай тулхтай харагддаг болсон байна лээ. Одоо бол би амар урт хариулсан уу? Тийм шүү заяа. За одоо миний асуулт гэвэл анхны хайр бүтдэг үү гэдэгт итгэдэг үү гэж асуусан байна. Бүтдэг нэг нь байдаг баха. Бүтдэггүй нэг нь ч бас байдаг баха. За. Ер нь бол итгэдэггүй гэсэн үг. Итгэдэг, бүтдэггүй гэдэгт итгэдэг. Бүтдэг гэдэгт итгэдэг. Бүтдэг гэдэгт итгэдэг юм уу? За. Тэгтээ яг юунаас болж тийм юм мэдхгүй шүү дээ. Одоо тэгээд ямар нь бүтээдээд ямар бүтдэггүй юм мэддэггүй шүү дээ. Яг нөгөөний бүтчихсэн тохиолдол 10 жилээсээ одоо тийм зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Минийх биш л те. Зүгээр зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Одоо 10 жилээсээ бүр жоохноосоо үерхэд одоо хүртэл хамт амьдраад хүүхд мөхттэй болохоор гоё амьдарч байгаа зөндөө хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс байдаг болохоор итгэдэг гэх юм уу? Яг миний хувьд ч юм уу ойр авийн хүмүүс, найз нөхөд таньдаг хүмүүс төр байхгүй л те. Гэхдээ зүгээр тийм юмнууд зөндөх байдаг болохоор яадаг бахаа л гэж бодож байна. За тэгвэл бүтдэг гэдэгт итгэдэг байхan тийм ээ? Тийм. За. Next минийх үү? За одоо биш штэ те. Одоо нөхөр мөр март. За. Байхгүй. 22 3-тай холон дээр очиж шууд. За. Ийм одоо хайр дурлалын мэдрэмж байдаг шүү дээ нэг юм гихэлцэл голцоол нэг юм энд нөлөөлдөг өө. Нөлөөлж ийсэн үү? Нөлөөлж ийсэн юм шиг санагдаж байна уу? Нөлөөлнө штэ. Нөлөөлдөг үү? Нөлөөлдөг штэ. Яг ямар үйлрэл? Илүү юм emotional те нэг юм. Нэсээ ойлгомжтой штэ. Хавар штэ. Унаасаа ингээд нөгөө амар тийм зотруу хүүтэн үеийг даваад аюу гой дэлгэр цаг ирж байгаа яг энэ бүр ингээд ямар ч уйдгартай газар цаанаасаа л нэг юм сэтгэл дотор дискотод идэх байхгүй юу? Унаасаа л дотор ингээд дискотод. Би хавар авир ядраад идэх. Ерөөс надад тийм мэдрэгдэх. Тэгээ хавар юм ядардаг юм хууч өвчин сэтэрч хөдөлж мөдөлдөг хүмүүс байдаг л да. Гэхдээ л надад яг ингээд гоё юм дэлгэрж яах тэр амар гоё дулаан орж байгаа тэр цаг үед л миний ингээд сэтгэл дотор ингээд зүгээр сууж явах төрөл ингээд дискотод байдаг. Гутлан дотор ингээд эрх өрөнгө хөдлөөд идэх байхгүй юу? Би бол хавар бүр нэг юм ноолорсон хичээлээ орж байгаа л нэг 2 цагийн паар ингээл зав гарна штэ чөлөө гарвал бараг гяс гэрт очиж унтчих. Яг тийм байд. Өвөл мөвөл одоо бусад үлрүүд нь ерөөсөө тихгүй өрнө. Гяс 2 цагийн парын чөлөөр гяс гэртээ яриад жоох унтж байгаа дэрэг. Яг тийм амар ядардаг юм шиг хавар болоод нөгөө амар унтамхай болоод идэг ч юмнасаа. Би яг тэгдэг. Гэтэ
Гэтэ айгуу сонирн байна л Кофе да. мафи Зүгээр юм нэг гоголцсон үеийг яриул яг хавар байгаа байхгүй одоо ингээд ямар ч хайр дурлалгүй байсан ч одоо ингээд гадаа явж байгаа ингээд хосууд масуудыг харангуйч шууд сэтгэл дотор маань ингээд хүн хайгаал нэгжээл тэмтчихэл ерөөсөө заяа. Энэ бол гоголцсон үе яахгүй юу? Яг хайрын рамаас үүсгдэг гоё үйлрлүүд гэвэл өвөл 102 жаа хамаагүй тийм гоё үйлрлүүд шүү дээ. Одоо юу гэн би хэрвээ найз залуутай ч юм уу байхад өвөл 102 л хамгийн гоё хамаасууд үүсдэг штэ. Яг зүгээр гоголцсон энэ дотор ингээ бүжгэлсэн үе бол ялчгүй хавар байдаг. Окей. За. Одоо би тий. Надын асуулт баг дуусах гэж байна дөө. Миний асуулт баг Миний ч дуусах гэж байна дөө. Хаягдаж байсан уу? Хаягдчихсэн болвол хаягдчихсэн хүндээ зориулж миний хос амар гоё. Хаягдж байсан уу? За чи үзэтий. Ухаатай. Түгүүд. Би өрөөс хаягдчихаагүй юм шиг. Ёо. Яа, Цаажи. Тэр тэгсэн тэр гэсэн. Хаягдчих. За. Тэгээд тэр хүнд хилээч гэж үг. Тий, зориулаад. Одоо зүгээр эндээс тэр үед байсан нөхөрт л одоо Өөртөө юм уу тэр залууд юм уу? тэр залууд шүү дээ. Тэр залууд уу? Яана юу гэж хэлэх вэ? Ямар тэнэг юм би. Тэгж бодож байгаагүй юм шүү дээ зэж. Тэг бодож байгаагүй юм аа л одоо бодох чинь гоё яагаад зү. Сайн сайхныг хүсье норжмаа л гэж лээ. Тийм тэгээд экс болгоцсон хүн чинь ихнэр чинь байсан биш үү? Тэгчлээ та. За баярлалаа. Амд орсон шартаасыг хэлээрээ түлхлээ дээ. Тэр ч угаасаа намайг шартаас гэдгийг мэддэг лээсэн л та. Бурхнаа бургасаар ороолголоо. Тийм. юм болох гэдэг юм шиг за. Яг нь намайг хитрхийг хардаад. Гэтэ би ерөөсө хардах үйлдэл тэрнтэй байхдаа ерөөсө хийгээгүй. Яг томоотой байж хаа. Буруу ойлгохтохоор зүгээр нэг харгангууд нэг буруу ойлгохтохоор ярилцаад яг үннийг үзэнгүүт ерөөсө хардахар зүйл байгаагүй зүйл дээр. Тэгж өөрөө ургуулan бодож харцаар байгаа тэгээд би хаягдсан. За одоо миний хаас ямар гоё яг ийм асуудал байгаа байхгүй юу? Ингийн анхны хаягдалт гинэ тийм одоо хаягдсан. Тэнгүүд би түрүү инээс авахгүй тийм ингээд дарангуудаа хаягдсан мэдрэмж гинэ. Хаягдчихлоо. Бодтоо. За тэрэн дээр тэгсэн энэ дээр ингээд тоогоод одоо гараад ирдээ. Тооны машин байна уу? Тийм. Сампан байна уу? За ёстой хаягдж байгаагүй байна. Энэ нэг нөхөр байгаа штэ. Одоо миний ингээд унж тусаад идэг нэг нөхөр байдаг штэ. Тэр хүнд нэг ёстой амьдралдаа ёстой хизээч мартагдахгүйгээр хаягдж үзээд тэгээд одоогийн хам миний нөхөр болцол байж гэнэ. Дунд нь нэг хаягдсан. Тэр мэдрэмжээсээ хуваалцахгүй юу? Гэхгүй жуужаагүй. Яа нөгөө 30 та хүмүүс барьж идэхэд энэ одоо 30 та хүмүүсийг жууж амаачаа гэх. Тийм штэ чи хаydах мэдрэж бол үнэхээр аимшигтай. Одоо яг чин сэтгэлээсээ хайрлсан уу юу гэдэг тэр энэ тийм асуулт гарч ирнэ л дээ. Ер нь бол хэрвээ чин сэтгэлээсээ хайрлсан үнэхээр би тэр хүнгүүл бол хэцүүдэд байгаа тэр нөхцөл байдалд бол хаягдана гэдэг нь бүр бараг л өстой яг үххийн наагурах зүйл юм шиг надад мэдрэгдэжсэн байхгүй. Би бол ингээд хүн санах гэдэг ийм аимшигтай юм уу гэж хүртэл бодож үзчихсэн. Би үнэхээр яг галзуурхын нагуур л хэсэг үеиг бол хугацааг өнгөрөөсөн. Тэгээ бүр ингээд өөр найз охинтой болцсон байгаагийн сонсон. За тэр үе муу бол нөгөө зүгээр нэр ингээд тэр үед би баг ингээд амьдрааг оршоог байх ингээд миний нүдний урдур баг ингээд би өөрөө оролцохгүйгээр ингээд амьдрал өрнөд байгаа юм шиг тийм нэг хэсэг үе хугацаа өнгөрсөн байхгүй. Тэг би ингээд одоо ингээд боддгийн хүн санана гэдэг үнэхээр хамгийн аимшигтай зүйл юм байна гэж би одоо хүртэл бодож явдаг байхгүй. Тэр үед бол бүр үнэхээр аимшигтай ихээр одоо энэ нөхрийгөө санаж исэн ингээд нүдэн дотор төсөөл би бүр ингээд сүултээ яаж исэн штэ ингээд
хуучин ингээд надтай харьцдаг байсан аккаунт нь байсан байхгүй. Тэр аккаунтд нь ингээд юм тэрийгээ гэхдээ ашиглага болсон уу? Ашиглага болсон. Би тэр ингээд өдөр тутам ингээд юм аваад ингээд би хата ийм хийж гин. Өчигдөр би тийм игээд өнөөдөр басаад би ийм хийлээ гээл явуулаад байдаг. Тэр нь бас ингээд миний ингээд сэтгэлийг арай жоох ингээд твтээдэг байсан. Бас л үзэтэй штэ тий би та бүр ингээд одоо миний тэр үеийг санахтаа би таны яг хажууд хэлсэн штэ харангуут нэг сүми аластэр тэр киноны гэлэв шиг харагдсан ганцаар та чихвч сонсоол явж сүү явж байдаг байсан тий би яг тэр би нэрээ гинт санчлаа тэр сайн нөгөө хаягдснаа сансан чинь тэгсэн чи тэр хүн сүулт нь ингээд мэдсэн чинь би уг нь ингээд яг тэр хүнд би бас их тийм байсан байхгүй юу? Яг таны яг мэдэрч байгаа тийм мэдрэмжээр амар хэцээсэн. Бүр аав ээж хоёр ирж мэрээд над дээр. Шүн ээж шинжилтэй хахад гинт ирж мэрээд. Аав ээжийг шууд авангуудаа охины чинь би муудаад ингээд шууд ирж мэрсэн байхгүй юу? Тийм байжгаад тэгээд бүр жилийн дараа нөгөөдөг чинь буцаад нээлий гэж шүү. Намайг. За. Тэгээд тэр хүн чинь ингээд бас өөр ингээд гадагшаад байсан байхгүй юу. Тэгээд би тэгсэн чи тэр хүн намайг ингээд авчрыг тэгчинаа. Тэгээд би тэрийн чи яг ингээд болгоёч гэж бодоогүй, болохгүй ч гэж бодоогүй тэгчээд би ингээд найзтай хэлсэн чинь маанаас бит хоёр нэг юм пим яваад нэг газар сууж исэн. Тэгсэн чи маа нэг найз шууд надаа ингээд жоох ингээд халангутаа минээс бити яваа гэлсэн байхгүй. Тэгээд бит хоёр ингээд ясаа. Яана. Тэгэл би бүр заяа юу. Тэг миний тэр үед хамгийн сайн найз маань байсан. Тэгэл би бүр ингээл тэгэл маргааш нь гэсэн чинь нөгөөдөг чинь ингээл юм бичиж байгаа шүү дээ. Ингээл юм бичээд. Биш. Би ингэсэн. Дахиж над руу хизээж битгий хаалбаа бариарай. Би чиний яасан юм бүгдийг ч мэдсэн. Гэ ингээд бичсахгүй юу. Тэгээд тэгсэн чинь маа найз руу баах юм бичсэн гэсэн. Ингээд харааж мараагаад та гэд ингээд хэлсэн гэд мэдчихэж байгаа мó нэг гэсэн да. Тийм. Тэгмүү чи маа найзтай чи ямар байлаар заваа юм бэ би чамаа хизээч ингэж маа найзтай ингэн гэж бод. Үгүй маа найзыг бүр үздэггүй байсан. Эргэж явах та. Бид гаргадаг хүмүүс байдаг шүү дээ. Эрэгтэй хүнийг харахаараа нэг жоохон өөр олчдаг ч юм уу. Жоохон юм хум ингээд савл хийвлэн гэдэг. Тийм учраас нь тийм ингээд тэр хүн айгу дургу гэдэгсэхгүй яа. Бараг тэр охин энд ирсэн юм уу? Гэлбэр ингээл амар дургу. Тийм байжгаад салтнаа тэр охинтойгоо юу ятсан. Яа бүр. Тэгээд тэнгуут нь тэгээ би ингээ бичсэн байсан чинь маа найз руу ингээ бахан бичсэн маа. Чи бахан чичээ мэрцэн нэтрийгээ бичсэн маа. Тэгэл над руу бас ингээд би чамтай ингээд гэдэг. Тэгэхээр би шууд блок хийгээд бигээд тэр мөчөөс хойш битээр тэгч зээж хардаг. Миний бодлоор төгсгөлд нь энэ зүйлийг хэлмээр санагдлаа та нөгөө нэг хаягдахгүй да биш нөгөө нэг дундуур хүн орж ирсэн тохиолдолд одоо ягч бүрэнгүүц салаагүй байхт ч юм уу тэгээ дундуур хин нэг орж ирсэн тохиолдолд өнөөс юм болго ингээд хоёр талтай байдаг штэ. Нэг талдаа бол одоо тэр бит хоёр одоо хоёр биендээ амар хайртай байсан бол тэр дундуур хүн орж ирснээрээ тэр хүнийг биш бол угнаасаа үгүй юм байна гэдэг зүйлийг нэгдүгээр мэдэрдэг байхгүй юу? Үнэхээр хайртай тохиолдолд одоо сайн үр дүнтэй гэсэн үг. Хоёрдугаарт бол одоо саяны ярьснаар тийм муу үр дүнтэй яг гэвэл тэр харилцаа ямар байснаасаа эсвэл тэр эрэгтэй юм уу тэр эмэгтэй нь ямар байснаасаа шалтгаалаад үр дүн өөр байгаад байгаа байхгүй юу? Гэтэ яг уу өөр хүнтэй янз бүрийн юм мэдээж болвол надад хамаагүй л дээ. Тэгэнгүүтээ одоо хэлээ ингээд задлаад ярих юм бол нь штэ. Тэр хүн надаас салцсан байгаа штэ бүр. Тэгэхэд ингээд өөр хүнтэй тэгсэн үйл явдал болсон штэ. Яг уу тэр бол эрэгтэй эмэгтэй хүн хоёр байж болно. Гэвч хүмүүс тийм ингээд сайн найзтай маань ийм зүйл ингээд болцсон. Тэгснээ манай сайн найз бүр ингэж хэлсэхгүй юу? Намайг ингээд согтоож байгаад ингэсэн гэж хэлсэн байхгүй. Яа, бүр ямар муухай. Тэр хоёр ирүүлтэй биш. Яста муухай дурсан. Тэгэхээр надад ингээд яаж ч тэр хүнтэй чи яагаад ингэж байгаа гэж хэрүүлхийх ч надад бодол байгаагүй. Бусад хүмүүс ойлгохгүй тэр зүйлийг ингээл яах наа. Миний хувьд бол тийм байхгүй юм байлээ. Тэгэл тэгсний мэдээл шууд
Ямар ингээд шууд дотроос чигшсэн юм байна. Тэгээд өмнөх нөгөө үгээ авах гэж би ингэж хэлж байгаа байхгүй юу? Нөгөө нэг шарт тастаа хэлээр төлхлээ гэдэг үгээ авах гэж би энийг ярьж байгаа. Аа зөв. Тийм. Окей. Окей. За өнөөдрийн асуулт хариулт амар гоё. Мэдгүй миний хувьд амар гоё тийм дээр үйлүүгээ очсон. Наашаа хэд алхаад дахиад өөр нэг үе дээр очсон. Дахиад наашаа алхаад өөрийгөө том болсон гэснийг мэдэрсэн. Нэг тийм гоё олон түүхт үйл явдлуудаар аялсан тийм нэг хэсэгэн цаг хугацаанд надад амар тааламжтай. Энийгээ бүр амар гоё яг юм нэг ингээд бүр ингээд умбуулаад тийшээ явуулсан ийм баялаг байвал амар гоё юм байна ер нь энэ зүйлүүдээр баялаг. Гэтэ яг хуу өнөөдөр хоёулаа нэг ингээд багцлаад ярьчлаа шүү дээ амар олон сэдвүүдийг ингээд цацхуусан. Гэтэ таны ингээд яаж байгаа өнцгөөс би хариулаагүй би ингээд тэгээгүй цаашаа гоё ингээд задраад бүр гоё найзуудын талаар ингээд гоё яриад гэр бүлийн талаар яриад тэг ингээд дүүнер мөнэрийн харилцаа битүүрийн харилцаа ингээд гоё юм руу орё гэж бас бодож байна. Тэгээд бас битүүрийн ингээд хэрвээ ингээд хүмүүс сонсоод бас ингээ өөрт нь амар гоё тэгж мэдрэгдээд ярмаар санагдвал захиа бичээрэй гэж би бас хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээ хоёлаа гоё ингээ захиаг нь уншаад бүгднээ гоё хуваалцаад тийм тэгээд гоё ингээ захиа авал гоё мэн гэж бодож байгаа. Тийм ээ. За төлөвлөс хоёлаа. За тэгээ за баярлалаа.